хичээл бид болчихлаа. Угаач хэлж байна угаач. Японд цагийг бүр маш чанга баримтдаг. Ohayou gozaimasu. Өглөөний мэнд. За миний өглөө бол хамгийн ихэнд буцалсан бүлийн усаар эхэлдэг байгаа. Өглөө босонготой шүдөө угаахгүйгээр нэг аяга ус ууж хотоодоо цэвэрлдэг гэсэн. Тэгээд араас нь нүрээ цэвэрлээд би нойр дандаа шилэн угаадаг болчиход байгаа. Нүрээ угаахдаа байнга шилэн угаадаг болчиход байгаа. За тэгээд нүрээ угаагаад сайхан арчаад нарны тосоо түрхээд миний нүр цэвэрлэг бол маш амархан будахгүй ингээл болоо. Өрдөл энэ. Тийм ээ. Миний өглөө хийх дуртай зүйлсийн нэг нь болохоор үсээ самнах. Үсээ самнаад өөрийнхөө дуртай хэлбэрт оруулаад боочгоор цаанаасаа гоё цэгцтэй тухтай мэдрэмж төрөөдөг. Өнөөдөр өглөө дасглаа гээд бясалгалаа гээд усаа уучаа. За тэгээд 6 сарынхаа ерөнхий төлөвийг гаргасан. Энэ 6 сард хиймээр байгаа зүйлс, очмоор байгаа зорилго, тухайн зүйлсээ бүгднийг бичээд өөртөө сануулад өмнөх сарынхаа юу хийж ирсэн, юу нь болсон, юу нь болохгүй байсан гэдгийг жоохон цэгцлээд үнэхээр гоё тухтай суусан. Тэгээд цаасан дээр бичгээр ягаад ч юм цаанаасаа гоё нүдэнд харагдаад тэгээд байн тэрийг хараад ахаар өөртөө урам өгөөд цаашаа явах хүч нэмэгдээд ирдэг гэж миний хувьд боддог. Тийм болохоор би ингэж бичиж тэмдэглэх их дуртай. Би танарт өөрийнхөө хийсэн үзэг балын савыг харуулъя. Оюутан болохоор илүү тутам юм гүрэхгүй гэд ундааны саваар үзэгний сав изээн тэгээд гараа зүсгүйгээд хөөрхөн скотчаар инжчихсэн байгааг та бүхэн харж байна. Балуудаа ингээд зоочхоор үнэхэр кайфтай. Өвчлэн зүгээр дэвтээсээ овёс иддэг бол өнөөдөр харин сүү байгаад баян өглөөний цай ууж байна. Картас бол хамгийн бест. Тэгээд кофе. Ohayou gozaimasu. Би өглөө зүйлсээ хийгээд жоохон бясалгалаа хийгээд тэгээд өглөө цагаа уучаад одоо цаг ажиллах явах гэж байна. Юм дээр амтлын өдөр цагаа ажиллах юм л тэгэл ажлын өдөр болдог л доо. Өнөөдөр 2 газар очиж ажиллана. Тэгээд мэн одоо яг ажиллах гэж байна. Үсээ гоё санаад урдаад ажилдаа маш ихний өдөр сабагийн дэлгүүрт хоолны газарт угаач хэлж байна угаач. Хөөрхөн одоо юу гэсэн гэж. Энэ тэр хөөрхөн юм байна. Сая хийх нийтцээ. Нууц тархичлыг хийж байна. Ажил ерөнхийдөө дуусчихсан. Амар хөөрхөн имэйлийг банд аваад. Тэгээ одоо хоол идчихдэг юмдаа. Жохон ажил ол амархан. Гэхдээ зогсоо болохоор жохон нороол үүднэ. Гэхдээ гайгүй. За өдрийн хоолоо идэх чинь ингээд соба явуулахаар намайг соба идүүлж үзүүлэх гэж одоо юм хоол бэлдэж өглөө. Ямар гоё юм бэ? Үлдсэн ч өстө гоё харагдчих. Энэ шүл байна. Энэ собаны шүл. Тэгээд короки төмс. Тэгээд соба. Тэгээд зукемоно. Тэгээд удааны юу гэдэг лээ мэдэхгүй байна марцчих. Тэгээд шоу юм шиг байна. Хэлсэндээ болоод станаар маш хурдан эдхийн төсөл болсон л доо.
Гэхдээ собог яг идэх аргыг дараа нь заалгуулсан чинь ерөнхийдөө шоуюугаа ингээд түргчээд нэг их хутгаад хэрэггүй байдаг гинэ. Тэг хутгах юм бол нөгөө нэг собо дурлалны маань ингээд чанар нь алдагдаад гэх юм уу да. Ер нь ингээд тасраад идэхэд жоохон зөөлрөөд мөх олчдаг гэдэг чийсэн. Тэгээд энэ цагаан шүл нь болохоор собог чансан шүл нь тэгээд маш их эрдэс шимт хичээлтэй гэд манай захирал дараа нь тайлбарлаж өгсөн шүү. Гочсоо самаад ямар ганцтайсан гэж. Скай сама гэртээ ирчлээ. 15 цаг 15 минут. Йоо. Oh my god. Нара энэ улаач нөгөө нэг угаалга хийжсэн чинь нөгөө угаадаг хэсэг нь надад намдаад тэгээ ингээд доошлоод угаах гэхээр яг ингээд дээр юм тавьдаг төмөр юм байсаахгүй. Тэрэнд ингээд зөхиодсэн чинь улаацсан байна. Тэгээд одоо дахиад 5-аас ажилтай. Миний 7 хоногийн хагас өдөр нэг иймэрхүү завгүй өнгөрч ин да. Одоо тэгээд жоохон амраад жаахан хичээлээ тэгээд ажилдаа явахгүй болохгүй. Тэгээд орой 10-аас тарж ирнэ. Тэ өнөөдөр чи нөгөө нэг Япон хэлээ нэг хүнтэй хамт нөгөө нэг яг зээл битээ болтолчихсан байгаа байхгүй юу? Яг тийм хийгээд би бин рүүгээ явуулж ийн гэтгсэн. Тэрийг өглөө хийж амцсангүй өглөө өөр зүйлсийгээ. Тэгээд одоо бас талын хийхгүй бол орой ирээд унтахгүй ажил болчих штеп. Маргааш ажилтай юм чинь. За бай. Амралтын өдөр болно гоё. Туртай цэвлээ хийгээд цагийн ажил хийдэггүй байсан бол гэж боддог л доо. Тэгээд бол цагийн ажил хийдэггүй байсан бол хичээл номооч хийх цаг гардаг. Гэхдээ ах вэ. Тэгээд гадаадд сурж байгаа яг над шиг адилхан оюутан хүүхдүүд цагийн ажил хийхгүй л болтгоо. Сургалтын төлбөр, байрны төлбөр, асралын төлбөр байдаг. Тэгээд цагийн ажил хийснээрээ ч гэсэн бас их давуу талтай. Яг амьдрал дээр хүмүүс ямар зан характер гаргадаг, үйлчлэгээний байгууллагын зовлонг ойлгодог болдог. Сайн талч байдаг. Бас нөгөө талаараа бол залуу насаа тий бас гоё өөр зүйлс хийж өөр гоё газар үзэж аялж ууж идэж зугаац чөнгөрүүлэх боломжтой ч гэсэн ажил хийхгүй бол амьдрал урагшлахгүй шүү дээ. Хитрүүлж орж болохгүй, эрт орж болохгүй, хацарч орж болохгүй. Таан цаг гэхэд яг eel салхи тах хэрэгтэй. Би яг 57 малаа 450 малаа гэдээ орсон чинь яг 5 цагт ор гэдэг. Чамд надад хэлсэн. Тэгээд яг 5 цагт гараа угаагаад 5 цаг 1 минут гэд гасан дээр цахгүй гэсэн чинь 1 минут хацарлаа гэсэн. Японд цагийг бүр маш чанга баримтдаг. Тэгээд цагаан дээр баримтлуулж байна дөө. Сайнчлт. Ажлын дараа үзье. Одоо харих гэж байна. Гэрэлтэй дээр нэвчлээ гэж бодоод. Би гэртээ ороод ирсэн. Тэгээд хувцас тайлаад. Чинда үүдэнд манай байрныхан манай найзууд тэр бүндэ гоё сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чи би хичээлээд ер нь дандаа л төрүүлж ордог дөө. Заримдаа гоё бөөндөө суугаал бөөндөө тоглоал бөөндөө гоё хөвгөлтэй байх үеэс нь ингэж явах амар муухай байдаг. Ер нь тэгэл яг нэг жоохон хичээл нам хийх хэвээр тэгээ нөгөө шалгалт ч гэсэн төгссөн байгаа болохоор яг ийм үед тэгтээ найзуудтайгаа баймаар байдаг. Гэтэ хийх ёстой зүйлс бас ингээд хийхгүй л бол болохгүй ингээд зүйлс
их байдаг болохоор яалтчгүй ингээд төрүүлээд тавьчихдаг шүү. Надтай бас адилхан юм хүмүүс байгаа байх. Өнөөдөр мундаг байсан шүү бүгдээрээ. Би одоо хичээлээ хийгээд жоохон хичээлээ хийгээд тэгээд бичлэгээ хийгээд та нарт дэмжлэгийг үзүүлчихэд унтандаа. Жил бид бол хүүхэдтэй чаленж хэлсэн. Тэгээ бооцоотой бид хоёр өдөр болгон нэгэн рүүгээ хийсэн зүйлсээ явуулах тийм шалгууртай чаленж хэлсэн байгаа болохоор өнөөдөр бүрстэй нэр ажлынхаа хувцыг солихчгүй шууд хичээлээ хийж байгаа юм. Сайхан амарцгаагаарэ. Тэгээд илүү гой Японд амьдардаг одоо Японы тухай мэдмээр байгаа зүйлс байвал комент бичээрэй. Тэгээд илүү их бичлэг үзмээр байвал subscribe дараарай, like дараарай, комент хийээрэй. Тэ. Корекара мо гамбару кара. Bye. Дараа уулзъя.